Ерөнхийдөө бол энэ зээлийн мэдээллийн санг скоринг систем рүү оруулаад хар жагсаалт гэдэг юм байхгүй болох төр санал нэгдэж байгаа. Ийм байх ёстой. Гэтэ яг энэ хуулийг харахаар жоохон явцуу хүрээнд боловсруулагдсан болов гэж харж байгаа. Бид нар иргэндээ үнэхээр ээлтэй, зөв зохистой ийм скоринг систем хийх зорж байгаа бол дахиад нэг 3 юм дээр анхаарсан бол илүү бас үр өгөөчтэй байх байжээ гэдэг. Нэгдүгээрт одоо зээлийн мэдээллийн санд орж байгаа нөгөө үр төлбөртэй холбоотой асуудал дээр нэг боцого тавих бол чухал байгаа. Энэ босгоо одоо минимум тэдээс дээшээ төгрөгийн үр авлах болж иж л одоо орно гэдэг. Тэгэхгүй бол тэр Mobicom-ийн төлбөрч гэдэг юм уу, утасны төлбөрч гэдэг юм уу, сарын 20-30 мянган төгрөгийн төлбөрөө төлөөгөөс болоод энэ нь өөрөө скоринг систем рүү ороод авах юм бол энэ өөрөө нөгөө зээлчих зэрэглэл скорингийг одоо хүнд ээлтэй бол байлахгүй л гэсэн. Тэгэхээр дор хаяж энийг одоо юу яагаад сонгоод судлаад хэдэн мянгаас дээш гэдэг хэдэн зуун мянгаас хэдэн саяас дээш үр төлбөрт орж иж скоринг систем рүү ордог болгоно гэдэг юмыг та бүхэн бас судалж оруулах боломж байна уу? За хоёрдугаарт иргэдэд бас нэг боломж сонголт өгөх хэрэгтэй байна. Зөвхөн хар муу мэдээлэл нь орхосоо гадна иргэд өөрөө сайн мэдээлэл өгдөг боломжийг нь бүрдүүлэх хэрэгтэй байна. Тэр хүн үнэхээр сайн санхүүгийн хувьд сахилах хариуцлагатай, мөнгө төлбөрөө цагт нь төлдөг. Жишээ нь сөөхийн төлбөрөө ч гэдэг юм уу те, цагт нь төлдөг байх юм бол эргийн энийгээ сонголтоор би сахилах хариуцлагатай шүү. Миний сөөхийн төлбөрийн төлөлтийг скоринг системийг минь намайг сайн зээлдэгч гэдэгт ингээ ашигладаг болооч гэгээд. Энийг Монголиатай холбоод иргэд өөрийгөө сонголтоор энэ төлбөрөө зээлийн мэдээллийн санд өгж өөрийнхөө скорингийг буюу оноог сайжруулах боломжийг нь бас өгөх хэрэгтэй байна. За 3 дугаарт одоо бол нэг юм байгаад байгаа тий. Жилдээ нэг удаа л энэ иргэд маань өөрөө ямархуу скоринг системтэй хэд дээр явж байгааг үнгүү үзэх боломжтой. Зөвхөн жилдээ нэг удаа. Бусдын нь бол энэ бүрэн скор, сайн скор хэдэн мянган 3,000 төгрөг гэлөө 5,000 төгрөг гэлөө өгж жагаад үздэг юм шиг байлээ. Энийг илүү ээлтэй болох хэрэгтэй. Хүн чинь өөрийгөө ямархуу байна, ямар скорингтэй байна гэдгээ өөрөө мэдчихэж үн дээрээ би юун дээрээ анхаарах уу, тэгвэл яах уу гэдгээ мэднэ штэ. Энэ олон их мэдээллийн дунд мартаж байгаа юм ч байгаа. Тэгэхээр ядаж байна штэ. Улирал нэг удаа Монголиагаасаа хүн өөрийнхөө скорингийг буюу оноог хараад би иймэрхүү явцтай явж байгаа юм байна гэдгээ харчих хэрэгтэй. Тэрийг нь үнгүү ойлгох хэрэгтэй. Улирал нэг удаа. За улирал нэг удаагаас их байх юм бол яг тэр үн төлбөрөө төлөөд тэр скоринг систем тодорхойлт өдрөө авдаг байж болно. Гэхдээ энэ тодорхойлтоо авахтаа ингээд ер нь бодлого байгаа мó? Тэдэн төгрөг байна гэдгийг Монгол банк тогтоож өгöd байгаа мó? Эсвэл энэ хувийн 2 скорингийн компани өөрсдөө шийдээд 3,000-аар аавна, дараа жилийн дараа 10,000-аар аавна гэдэг юмыг өөрсдөө шийдээд байгаа мó? Энэ дээр Монгол банкн дээр ямар нэгэн журам гарсан юм байгаа мó гэдгийг асуумаар байна. За дахиад нэг 2 юм анхааруулмаар байна. Энэ бүрэн скор, сайн скор гэдэг хувийн компаниуд одоо кредит скоринг хийж байгаа. Гэхдээ эхнээсээ энэ одоо хувийн скорингийн энэ компаниуд төрийн байгууллагатай шууд холбогддог систем рүү явахаар ингээд хүсэлт өргөдлөө өгöd байгаа юм байна. Татвараас шууд бид нар мэдээлэл татаж авъя ч гэдэг юм уу. Хин нэг нь ингээ явах юм бол угаасаа зах зээл дээр монопол байдал үүснэ. Төрийн байгууллагуудтай болон санхүүгийн байгууллагатай холбогдохыг уг нь бодлогоороо төв банк маань бүгдийг базаад эндээсээ мэдээлэл өгөөд эргэтгэж одоо сонголттой эргэтгэж хөрсөлтөөнтэй скорингийн сангууд компаниуд ажиллах ёстой. Тэр ийм юм байгаа юу гэдэг дээр Монгол банк нэг дахиад тодруулга өгөөч. За ер нь Бачгуур гишүүн энэ одоо хуулийг одоо ярьж явахдаа энэ скоринг систем нэвтэрснээр зээлийн хүү 2% буурнаач гэдэг мөнгө хэлээд байгаа. Зөвхөн энэ хуулиар бол би ийм хэмжээний зээлийн хүү буурах боломжтой гэж үзэхгүй байгаа. Энэ яагаад вэ гэвэл манай системийн гажууд л байгаа. Бид нар төр бодлогоороо ч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар зээлийн хүүг бууруулъя гэж. За намжим гишүүн 1 минут нэмж өгье. Олон оролдууд хийдэг боловч одоо манай арилжааны банкуудын бизнесийн модель нь ямар ч эрсдэлгүй бизнесийн модель болсон. Арилжааны банкуд бүгд бүх эрсдлүүдээ тооцоод тэн дээрээ ашигын маржинаа нэмээд зээлийн хүүгээд тодорхойлдог болсон. Тэгэхээр энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх нь сайжирна уу, скоринг систем чинь сайжирна уу, тэдэрт ямар ч падлий байхгүй болохоор гэд ямар ч хүчин чармаалт өөрсдөө хийдэггүй. Энд бид нар л зээлийн хүүгээ бууруулахсан ингээл олон талын арга хэмжээ гэдэг боловч арилжааны банкуудын хувьд бол тэн дээр ерөөсөө түүч анхаарч байгаа юм байхгүй. Яагаад гэвэл эрсдэлгүй бизнесийн модель руу орсон. Тэдэрт бол аль нь ч хамаагүй угаасаа ашгаал олж байгаа. Тэгэхээр энэ арилжааны банкуд ер нь эрсдэлгүй бизнес гэж байхгүй шүү дээ, тий. Тэгэхээр энэ арилжааны банкуудын хувьд яаж үйл ажиллагаагаа
үр ашигтай болох уу? Яаж энэ зээлийн хүүг бууруулах энэ оролдлогод өөрсдийг нэгдүүлэх үү? Энэ дээр үзүүлэлтүүдийг нь ямар шалгуур үзүүлэлтүүд тавь сайжруулах уу гэдэг дээр Монгол банк ямар нэгэн юм бод. За инквайрийн Батчуугар гишүүн асуултанд хариулъя. Тэгээ одоогийн 2011 онд баталсан зээлийн мэдээллийн хуулиар бол таны хэлсэн тэр сөөх болон бусад мэдээлэл өгөх болцоотой байгаа юм. Одоо төлбөрийн үүрэгтэй холбоотой зүйлийг мэдээлэл өгж болно гэж байгаа. Гэхдээ нэг зүйл анхаарах хэрэгтэй бол доо. Тэр нь юу вэ гэхээр энэ 9 дугаар зүйл дээр бол зээлийн мэдээлэл зээлдэгчийн зөвшөөрлөг үндэслэн мэдээлэл нь өгнө гэж байна. Тэгэхээр тухайн иргэн хэрвээ би хүсээд би сөөхийнхөө төлбөр Монгол банкны Mobicom-ын төлбөрөө өгье бол уул нь хуулиараа нээлттэй байгаад тэр мэдээлэл нь авах. Нөгөө талаар бол босгогийн талаар бол бас Монгол банкнаас дэлгэрэнгүй хариулт өгнөх. Гэхдээ ер нь бас Солонгос улс дээр улсын жишгээр ч гэсэн бас боцох байдаг юм байлаа. Нэг 200 мянган вон ч лөө. Гэхдээ энэ ч бас хоёр талаа зүйлтэй. 50000 төгрөг гэнэ үү 500 мянган төгрөг гэнэ үү энэ ч л өөрөө тухайн иргэний санхүүгийн сахилга батын асуудал. Тэгэхээр хэрвээ үнэхээр 50000 төгрөгөө цаг хугацаанд төлөд бол энэ бол скорингийн бол оноог нэмэгдүүлэх л зүйл. Заавал одоо 500 мянга ч гэдэг юм уу 200 мянга ч юм ингээд босго тавьчвал нөгөө нэг жижиг төлбөр тооцоонууд нь орохгүй бол нөгөө иргэнээ бас тодорхой хэмжээ хохироож байгаа. Яг бол тэр ч гэсэн өөрийнх нь оноог нэмэгдүүлэх хүчин зүйлс болчихж байгаа болохоор. За яг хоёр компани байгаа тусгай зөвшөөрлөлтөө 3000 төгрөг та дурдж байна. Үнэн 3000 төгрөгөөр юу мэдээлэл авдаг. Тэг яг энэ нь ямар байдлаар 3000 төгрөг юм бэ гэхээр бас тодорхой босаагаад байгаа. Нөгөө компаниуд нь өөрсдөө тодорхойлцсон. Тэг яг энэ зорилгоор бас энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нэг зүйл орж байгаа юм. Бүтээгдэхүүн үйлчлэгийн хөлсийг Монгол банк тогтооно гэдэг ийм агуулгатай зүйл. Монгол банк тогтоонод яг 5000, 3000 гэхгүйгээр бус хамгийн дээд таазан тогтоож өгнө. Картны гүйлгэн дээр ч гэсэн шимтгэлийн 1% дээд таазан Монгол банк тогтоодог. Тэгээ acquiring merchant банк нь хоорондоо хуваадаг. Яг үүнтэй адилхан Монгол банк магадгүй одоо юу гэдэг 50,000 төгрөг гээд судалгаан дээр үндэслээд тогтоох бололцоотой болж байгаа маань хуулийн нэмэлт өөрчлөлтөөр. За та хэлж байгаа энэ зээлийн хүү дан энэгээр бурахгүй гэд. Зээлийн хүүг бол яг харахад бол дүн шинжилгээ хөт харахад 63% нь бол их үүсвэрийн зардал нэг ясны хадгаламжийн хөв байна. 15% нь эрсдэл, 22% нь бол урсгал зардал банкных нь. Тэгэхээр яг ийм өөрчлөлт хийснээр ямар өөрчлөлт орох вэ гэхээр эрсдэл болон operational cost болон урсгал зардал нь буурах юм банкны. Эрсдэл нь тодорхой болохоор үүгээ дагаад санхүүгийн сахилга бата иргэдэд илүү урамшуулдаг илүү бага хүтээ зээл болгоно. Зээлийн шийдвэрээ өдөртөө гаргадаг болохоор заавал зээлийн тэмцэгч нар ажлын одоо юу гэдэг 5 хоногт судлаад бүх зүйлийг хараад цаг хугацаа өрөхгүйгээр шууд олох болцоо үсгээр зардал нь бурах юм. Тэгэхэд энэ хоёр хүчин зүйлсээр болоод зээлийн хүү бурах болцоотой болно. Мөн АУК актив удирдлагын компани гэж ярьдаг. Энэ бол манай Монголын санхүүгийн зах зээл зайлшгүй шаардлагатай зүйлүүдийн нэг л дээ. За Монгол банкны дэд ерөнхийлөгч их тайван нэмж хариулдаг. За намжим гишүүний асуултанд хариул. Энэ одоо хүчин төгөлдөр мөрөгдөгдөж байгаа банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дагуу энэ хуулийн дагуу тухайн санхүүгийн үйлчлэгээ үзүүлэгч өөрийн шимтгэл одоо зээлийн одоо шимтгэл болон одоо сервист үзүүлж байгаа фигээ өөрсдөө тогтоодог. Энэ дээр нь бол Төв банк үндэслэлтэй үндэслэлгүй гэж үзэх юм бол Төв банкнаас энэ дээр бол хүчингү болгодог. Яг одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу тухайн хоёр компани өөрийн одоо 3000 төгрөгийн гэдгээ бол өөрсдөө тогтоосон байгаа. За тэр ялгаатай хэлбэрээр босго оруулаад зээлийн мэдээлэл нийлүүлэгч нь босгоноос давсан хэсгээ мэдүүлээд доошхоо мэдүүлэхгүй байя гэж байгаа. Энэ бол яг олон улсад байдаг жишг. Гэхдээ одоо жишээлбэл 5000 төгрөгийн өртөө байлаа гэдэг тухайн зээлийн оноонд одоо бодох хувь нь л бага байна гэсэн үг шүү дээ. 5000 төгрөгийн өртөө хүн 50 сая төгрөгийн өртөө хүний зээлийн оноонд нь учирж байгаа дарамт. За Удсрангийн номын чимэг шүү. Тодруулж сууя. За босго дээр бол угаасаа тийм ээ. Гэхдээ энэ бол өөрөө нэг юм жоохон иргэндээ ээлтэй бай гэдэг үүднээс тэр нэг босгоос доош тэр нэг үр төлбөрийг нь хэтэрхий битгий авч үзээч.
Мэдээж том юмн дээр гарах юм бол тэр нөлөөлөл нь скорингд нь нөлөөлнө шүү дээ, тий. Тэр өөрөө зээлдэгч маань өөрөө скорингийн системээ нэг байнга өөрт нь шалгаад өөрөө сахилах хариуцлагатай байх, мэдээлэл дээр үндэслэн сахилах хариуцлагатай байх системийг суулгаж өгөх одоо боломж байна уу? Хуульд өөрчлөлт оруулахгүйгээр. Эсвэл заавал хуульд өөрчлөлт оруулах ёстой юу? Удирдалтаа нэг удаа өнгөө бас нэг би хаана явна вэ гэдэг скоро шалгачих боломжийг нь бас нээж өгмөр байна. Хоёрдугаарт Монгол банкнаас одоо хариулаач тэр банкнуудын ямар ч эрсдэлгүй бизнесийн модель болцсон байгаа юмн дээр бид нар хичнээн зээлийн хүүгээ буруулъя гэд юм хийгээд үндэ бол одоо үр дүн нь бол багас штэ. Банкуудыг өөрсдийг нь жоохон хөдлөх хэрэгтэй байхгүй юу? Та хэд бизнес хийж байгаа бол ашиг олгож байгаа бол өөрсдөө эрсдлээ бас үүрэх хэрэгтэй. Энэ дээр нь Монгол банк ямар тэр шалгуур одоо үр дүнтэй, үр ашигтай байх ажиллагааных нь те энэ шалгуур За энэ хоёрын Батчуур гүшүүн нэмж хариулъя. Энэ хуулийн өөрчлөлт батлагдсанаар Монгол банк удирдалтаа нэг удаа өөрийнхөө онооноо шалгаад үнд төлбөрт шалгахтай болцоог нээж өгөх бүрэн болцоотой. Мөн дээрээс нь бас хэлээд байгаа яг хоёр компани хоорондоо монополи хийх бүрэн болцоотой байгаа байхгүй өнөөдөр нөхцөл төр. Өнөөдөр 3,000 төгрөхэд эргэжил 5,000, 15,000 болгочих. Тэгэхээр энэ бас хуулийн нэмэлт өөрчлөлт орсноор бүтээгдэхүүн үйлчлэлийн хөлсийг Монгол банк тогтооно гэсэн агуулгатай нэмэлт өөрчлөлт орсноор Монгол банк дээд хязгаарыг тавьж болохын яг зах зээлийн үндэслэл судалгаа хийж байгаад тэгэхгүй бол эн чинь бас 4 сая 600 мянган хүний мэдээлэл яваад байгаа. 1 сая 600 мянган хүний бас иргэний мэдээлэл орцсон байна. Тэгэхээр чинь маш одоо ашигтай тэгсэн мөртлөө цэвэр монопол болох болцоод байгаа бизнес байгаа. Тэгэхээр тодорхой хэмжээний хэрэглэгчдийг хамгаалсан зүйлээс болоод дээд хязгаарыг тавих болцоодоо. За инх тайван дэд ерөнхийлөгч нэмэлт хариулт өгье. За гишүүний дээр ярьсан улиралд нэг удаа өөрөө үн төлбөрөөр оноогоо харах боломжийг бол Төв банкнаас журам батлаад журмаар шийдээд явчих боломжтой. Энэ бол хуулийн дээр өөрчлөлт орж байх шаардлагагүй. За тэр арилжааны банкуд зөвхөн эрсдэлгүй бизнес хийгээд байна гэдгийг чинь одоо 2025 оны 2 дугаар сарын байдлаар бол чанаргүй зээлийн хэмжээ, системийн хэмжээ 5.2% байна. Яг нь чанаргүй зээлийн хэмжээ 5.2 гэдэг маань бол олон улсын жишгийн дагуу бас харьцангуй өндөр л байгаа гэсэн үг. Өндөр байгаа. Манай банкны актив өөрөө энэ оны одоо эхний улирлын байдлаар бол 70 их 80 төгрөг төрж байгаа. 70 их 80 төгрөгийн чинь 5.2 хувь гэдэг маань өөрөө үндсэндээ 3.5 их 80 төгрөгийн чанаргүй зээл байна гэсэн үг. Тэгэхээр энэхүү чанаргүй зээл өөрөө ихсээд явснаар тухайн системийн бол эрсдэл банкны системийн санхүүгийн доктортой байдалд бол аюул сөргөөр нөлөөтэй. Тийм учраас Төв банкны зүгээс арилжааны банкны Гүйцээж хариулъя. Арилжааны банкны чанаргүй зээлийг зохистой түвшинд нь барих үүднээс арилжааны банкнд бол маш олон төрлийн дүрм журам стандарт prudential revision-уудыг мөрдүүлдэг. Яг энэ хүрээнд бол арилжааны банк өөрийн одоо эрсдлээ тодорхой хэмжээнд бол шингээгээд явдаг. Арилжааны банк бол ямар ч эрсдэлгүй бизнес хийж байгаа юм бол байхгүй. Бусад бизнесийн салбаруудтай харьцуулахад return on equity буюу одоо хөрөнгийн өгөөжийн хувь гэж тооцоод явдаг. Энэ маань өөрөө дөнгөж 2% байгаад байгаа. 2% байгаад байгаа гэдэг маань олон улсын жишгийн хувьд ч өндөр биш. Манай бусад бизнесийн салбарын хувьд ч бас өндөр биш байгаа. Яг нь ерөнхийдөө бизнесийн одоо модель нь өөрөө актив нь томрохын хэрээр ашигт ажиллах нь абсолют дүнгээр том харагдаад байгаа боловч энэ нь маш олон хувьцаа эзэмшигчтэй одоо 70 эдэн мянган хувьцаа эзэмшигч арилжааны банкн дээр бий болсон. Энэ илүүтэйгээр одоо хувь эзэмшлийн төвлөрөл саарах хүрээнд бол илүү одоо олон хүн банкны хувьцаа эзэмшигч болоод явхаар энэ одоо Заринчин байн багийн Сэд дорж гүшүүн